Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр сувг эхэлж байна. Уран зураг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Студид урлаг судлаач Амина болон хөтлөгч Сулаймины бие адилж байна. Манай нэвтрүүлэг танд од мөндөр YouTube сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг маань таны аялыг бид урлын ураатай A-Star аялын компани болон од мөндөр сувгийн алтан гишүүд биднийг дэмжин адилж байна. За өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За ямар сайхан уран бүтээлээр биднийг аялуулах гэж байна. Мистер Бин юу хийж вэ? Хэдүүлээ өнөөдөр ер нь яг Мистер Бин тэр зургийг бодоо олгосон юм уу, бодоо олгоогүй мүү гэдэг тухай ярилцсан. Ер нь 97 онд нэг Rowan Atkinson-ы маань тоглосон тий. Мистер Биний нэг кино гарсан байдаг. Тэр кинон дээр үнэхээр хөгжилтэй Мистер Бин санамсаргүйгээр тэгээ галерей дотор байгаа тэр чинь тухайн үед тэнд бол яг нэг Америкийн галерейд байгаа гардаг байлоо тий. Ямар ч байсан айгу том галерейд байгаа зургийг санамсаргүй муухай олгочоод тэгээ дээр нь ингээд зураг зорчиж байгаа. Тийм хэсэг гардаг те. Ёо тэгээ би бодсон маа яг үнэхээр юм тохиолдсон бол яана гэд. За тэгээд үнэхээр яг ийм зүйл болсон юм уу үгүй мүү? Тэгээд тэр нь яг ямар зураг байсан, ямар утга учиртай зураг байсан гэдэг тухай үзнэ. За маш сонирхолтой. Би Мистер Бинд Rowan Atkinson аягүй дуртай. Тэр кинонд ч гэсэн маш дуртай. Харин тэгээ бид нар бүр багтаа маш их үзэж өссөн. Тэгээ бүр яаж тэгэж гоё английн юмор буюу английн тийм хошин шогийн мэдрэмжтэй гэдэг юм яар тий. За тэгэхээр яг энэ зураг тэр Мистер Биний кинон дээр гарч байгаа тэр зураг ориг зураг гэвэл тийм ээ, ориг зураг. Ориг зураг байтугай Америкийн нэгдсэн улсын одоо Америк арт түмний бараг л Гигэ Мария гэж хэлж болно. Ер нь их хүн гэж яг ямар байх ёстой вэ гэвэл тэр зургийг Америк хүмүүс бол заах байхгүй. Тэгэхээр зураачийн хувьд ч тэр юуны энэ зургийн хувьд ч тэр ер нь Америкийн дэлхийн урлагийн түүхийн символ болсон. Одоо Америкийн Мона Лиза гэж чоочилж болохоор тийм зураг юм байна. Тэгтээ энэ зураг маань өөрөө Лондонд зурагдаад одоо Парист хадгалагдаж байгаа зураг. Уг нь бол Америкийн соёлын одоо бие соёлын хөв болох гэдэг шүү дээ. Гэтэл Лондонд бүтээгдээд Парист хадгалагдаж Луврын музейд байгаа юм уу? Орсын музейд байгаа. Тэгээ манайхан сайн мэдж байгаа. Ер нь Орсын музей гэдэг маань бол хуучин галт тэргийн өртөө байсан газар. Тэгээ тэр галт тэргийн өртөө байсан газрыг маш гоё орчин үеийн тийм тухайн үеийн 19-р зууны орчин үеийн тогтчлолтоор тогтчуулаад одоо ч гэсэн ороход нэрээ их сонир мэдрэмж төрдөг. Ингээд галт тэргийн өртөө гэхэр чинь төмөр техникүүдийг маш их ашигласан. Тэгээд ингээд нэг заал болгонд нь бид нар Клод Мане, Эдвард Мане гэдэг ч юм уу. Моне Мане хоёроо бас ялгах хэрэгтэй тий. Тэгээд Ван Гог гэх мэтчлэн импрессионист болон ер нь орчин үеийн Европын урлагийг тэр музейгээс үзэх боломжтой. Тэгэхээр энэ зураг маань бас тэнд байдаг байх нэ. За хин энэ зургийг зурсан бэ гэхээр James Abbott McNeill Whistler гэж байгаа юм л та. Энэ зураач. James Abbott McNeill Whistler, James Whistler. Хэдүүлээ товчлоод Jimmy гэж нэрлэнэ. Jimmy. Тийм манай James Jones Jimmy тий. 1834 онд Америкийн нэгдсэн улсын Massachusetts мужийн Lowell гэдэг газар нутагт төрсэн хүн байна л та. Тэгэнгүүтээ энэ дээр манайхан анхаараа 1834 оны тий онд Massachusetts мужид төрсэн хүн байна. За тэгээ нас барсан он гэх юм бол 1903 онд Их Британий Лондон хотноо нас барсан Америкийн одоо агуу зураач урлагт бүр одоо сэтгэгдлийн урлаг гэж бид нар алдартай ярьдаг импрессионизм гэл тэ. Тэр 19-р зууны 2-р хагас үүссэн сэтгэгдлийн урлагаас өмнөхөн тонализм гэдэг одоо урлагийн шинэ урсгалыг үүсгэсэн хүн гэж хэлж болно. Мөн 1863 онд одоо яг нэг эсэргүүнүүдийн үзэсгэлэн гэж нэг алдартай үзэсгэлэн гарсан байдаг байхгүй бид нар бодохгүй ярилцгын гадуурхаг гэстийн шоовдрлог гэстийн үзэсгэлэн гэдэг тэр үзэсгэлэнд оролцож исэн нөхдүүдийн нэг гэд айгүй яг эхний ингээд намтрыг нь уншингууд ингээд энэ ч амар эсэргүүний л гар байсан байна да гэж бодохоор гойц. Гэтэл араас нь ямар цолгон уншигдэж байна гэсэн чинь Мюнхений дүрслэг урлагийн академийн хүндэт гишүүн. Тэгэл Францын легионы одоо хүндэт гишүүн гэдэг ч юм уу. Тэгжсэн аа өөрийнх нь энэ агва зургаас гадна нэг бүтээсэн сонирхолтой зүйл нэгс ном бичсэн. Номных нь нэр нь Дайснуудтай болох урлаг. Сонирхолтой сэтгэл судлал сонирхолтой хүн байсан юм уу? Ягаад ийм ном бичсэн бэ? За энэ талаар хэдүүлээстэй ярина. Үнэхээр Дайснуудтай болох урлаг гэдэг тийм сонир ном бичсэн байна. За тэгэхээр
энэ Жими маань болохоор Жими Уистлер маань саяхан би хэллээ тонализм гэдэг нэг урсгалыг гаргаж ирсэн гэд импрессионистуудаас ялгаад 19-р зууны 2-р хагасд импрессионизм, тонализм энэ төр гэд ерөөхдөө ийм шинээр гарч ирж байсан урлагийн урсгалууд нь бол нөгөө нэг дэгж аягт баригдсан тэр академиктэй хитрхи хүний одоо юу зурхыг нь заадаг, яаж зурхыг нь заадаг, зөвхөн одоо грекийн болон тэр сонгодог үеийн сэргэн мандалтын үеийн зургуудыг л төгс агуу өндөрлөг гэж бодоод тийшээ явдаг тийм академик урлагийн ер нь л эсрэг гарч ирсэн урлаг гэж хэлж болно. Тэгэд энэ бүр музейнүүдээр мэдрэгддэг юм. Би одоо академизмын урлагийг муухай гэж байгаа юм биш. Суурь нь яалтчгүй тэнцэж байгаа. Алимыг хэрхэн яаж алим зурх вэ гэдэг чинь үнэхээр суурь нь тэнцэж байгаа. Тэгэхдээ айгүй сонин яг 18 дугаар зууны 17 дугаар зууны тэр академизмын хатуудыг жаягтай урлагийн танхимуудаар музей дотор ингээд явж агаад дараагийн импрессионистууд ч юм уу тийм энэ шин тонализмын төлөөлөгч энэ Уистлерийн танхим өндөрлөө ороод ирэх юм бол ингээм амьсгалж байгаа юм шиг мэдрэж чаддаг байхгүй яг ингээд нэрээ тийм штэ байгаль гэдэг чинь ийм штэ гэд яг нэг юм жинхэнэ чин сэтгэлийн илүү гоёчлол байхгүй тийм хэрэгчлөө ч юм уу тий яг үнэ тий эрхчлөг авч ирдэг гэсэн. Тэгэхээр гэхдээ энэ Уистлер Жимигийн маань цаг үед амьдарч байсан импрессионистууд бол тэр эрхчлөөг олохын тулд илүү байгаль руу гадагшаа гарч ирсэн. Ерөөс бас яг үнэтэйтэй шүү дээ нөгөө шүдний оны хайрцгийг бүтээсэн учраас тий буюу бодгоо авч явах боломжтой болсон учраас зураач нар тэгж чөлөөтэйгээр байгальд явж зураг зурж болоод байгаа бодгийг хатахгүй тий авч яваад Уистлерийн хувьд бол окей байгальд заавал гараад ах шаардлага байхгүй. Чи өөрийнхөө урлан дотор яг өөрийнхөө тэр сэтгэл зүгээрээ сэтгэл дотроо мэдэрснээрээ өөрийнхөө тэр оюун ухамсартаа санаж байгаа тэр дурсамжуудаараа зураг бүтээх боломжтой гэж үзчихсэн байна. Тэгэхээр өөрөө байгальд гаралгүйгээр байгалийн зураг зурдаг байсан гэсэн үг үү? Тийм, ер нь бол тийм. Яг нэг юм мэдээж очно, одоо судалгааныхаа төвшөнд очно, харна, үзнэ. Гэхдээ дараа нь бол цэвэр өөрийнхөө оюун ухамсарт тэр нь тухайн үедээ яг ямар уур амьсгалыг Уистлерт өгч исэн юм бэ? Тэрүүгээр нь л зурчдаг гэсэн. Тэрүүгээр нь гэтээ урландаа хурц ирээд зурдаг. Уран бүтээлээ төрөгдөг байсан байна л да. Тэгэхээр энэ уран бүтээлүүдийн хувьд бол маш гоё тийм тунгалаг өнгө тавилтуудтай. Ууг нь тосон будгаар зураад байгаа мөртлөө усан будгаар зурцсан юм шиг харагддаг. Нөгөө усан будаг гэдэг чинь тос ус хоёрын одоо ялгаа чинь зөв мейкап төр хүртэл гардаг шиг. Үнэхээр яг тос бол ус бол усан будаг бол маш тийм нарийн өнгөний тэр тоон гэж яриад байгаа юмны ялгарлыг гаргаж болдог. Илүү тийм хурдан шингэн явах тийм боломжтой тийм өнгө тавилтуудыг хийж байгаа юм л та. Тэгээд мөн нэг онцлог нь болохоор уран бүтээлүүдийн нэрлэхдээ хизээч тийм за энэ бол би ээжигээ зурсан юм аа, энэ бол ээж гэдэг зураг юм аа гэж байгаагүй. Хөгжмийн бүтээл шиг уран зургуудаа авч үзээд хөгжмийн бүтээл шиг нэрнүүд өгдөг гэсэн. Симфон гэдэг ч юм уу, ноктюрн гэдэг ч юм уу, тий, аранжировка гэдэг ч юм. Тий, ерөөсөө дандаа тэгдэг гэсэн. За тэгэхээр Джеймс Уистлер маань 1844 онд Оросд төржээ. Юу лээ сая? Орос төрсөн. Сая 6 англи зурсан. Энэ урлаг судлаач чинь ягаад толгой эргүүлээд байна гэж бодож байгаа бүгдээрээ. Нөгөө 1834 онд 34 онд Массачусетс төрсөн гэсэн. Тийм тий. Тэгсэн чинь 1844 онд өөрийгөө Оросд төрсөн гэж манай зураач өөрөө бичсэн байдаг байхгүй юу? Өөрөө хэлсэн байдаг байхгүй юу? Яагаад вэ гэсэн чинь аав нь цэргийн инженер мэргэжилтэй. Бүр тэр Балтимор, Ohio-гийн төмөр зам интербилүүдээ бүр айгүй том төслүүд дээр ажиллаж исэн Америкийн нэлээд сайн мэргэжилтэн тийм цэргийн хүн байсан байгаа юм л. Тэгээд Петербург хотод Николай 1-р хаанчлаад тэгээд өөрийнхөө Петербург хот чинь ер нь л дандаа Европ руу гарц байлаа шүү дээ. Тэгэхээр бидэрт заавалчгүй маш сайн төмөр зам хэрэгтэй гээд Уистлерийн гэр бүлийг аавыг нь Петербург хотноо $12,000 төлж урьж авчирч Санкт-Петербург хотын цэргийн инженер хилээж исэн юм л та. Тэгээд аавыгаа дагаад Уистлер маань Санкт-Петербург хотод ирсэн. Тэгэхэд Уистлер 10 настай байсан. Тэгээд Уистлер боёо Жими маань өөрийгөө юу гэж ярьж ирсэн бэ гэхээр би яг 10 наснда Петербург хотод очоод тийм дахин төрсөн боёо ерөөсөө
энэ үед л би өөрийгөө хувь хүн гэдгээ ойлгосон. 10 наснда л би өөрийгөө зураач гэдгээ ойлгосон гэдэг. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө нөгөө альва нэг намтар дээр 1834 онд Массачусетс мужид Америкт төрсөн гэж ярьдаггүй. Би 44 онд Оросд Петербург хотод төрсөн гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө зураачийг хүндлэх үүднээс энийг нь бас дахин хэлсэн юм шүү. За тэгээд ингэсэн байгаа. Азар ер нь манай Жимигийн амьдрал айгүй азтай. Азар яг тэр аавынх нь юунд аавынх нь ажилчдын нэг Петербургийн алдарт уран зургийн дүрслэх урлагийн академийн оюутан Александр Корицкий гэдэг зураач байсан байна. Тэгээд аав дээр нь тийм ажилдаг зураач байсан. Байнгут аав нь болохоор хүүгээ зургийн авьяастай гэдгийг нь хараад тэр ажилчин Корицкий да тий. За чи нэг миний хүүд анхных нь би өсгийг зааж өгч гоё зураг заана байгаа гэд. Тэгээ 11 наснаас Александр Корицкий дээр манай Жими маань зураг зурж сурж байгаа юм л та. Питерт. Тий, Питерт. Яг бүр Питерт тэгээ тэр тусмаа дүрслэх урлагийн академид сурдаг. Нилээн сайн сурдаг. Тийм зураач болж яваа оюутнаар хичээлээ анх заалгажсэн гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр нөгөө яг хүний хувьд нөгөө өөрийн жинхэнэ мөн чанар би Питерийн бүтээл. Би Питерээс гаралтай. Питер надад нөлөөсөн те. Петербургийн тэр урлаг, уран сайхан дүрслэх урлаг академизм энэ бүгдийн үртэл Жимс гэж өөрийгөө үздэг байх нь те. Тий, яг тэгчихсэн. Тэгээд тэгэнгүүтээ бүр ингээд Корицкий үнэхээр чин сэтгэлээс хандсан байгаа байхгүй юу? Байнгын музейд агуулж авна. Манай Питер чинь зөвхөн нөгөө хоёр байшингийн нэг нь музей шүү дээ. Нөгөөх нь кино театр шүү манайхаа. Хоёр хаалганы нэг нь музей, нөгөөх нь кино театр, эсвэл янз бүрийн театр байдаг шүү Питер бол. Яг үнэстэй гоё хэллээ нэр. Үнэхээр ингээд нөгөө Петербург хотыг чинь нээлттэй агаарт орох музей гэж хэлдэг тий. Нээлттэй агаар open air museum тий. Ягаад тэгэхээр нэг харангууд ингээл 17 дугаар зууны, нэг харангууд 18 дугаар зууны, 19 дугаар зууны гэл баахан архитектурын ансамбл болсон барилгууд архитектур одоо нэг байшин байхныг хэрэгтэл ансамбл буюу бүр ингээд хоорондоо зохицолтой тэрнээс мэдрэмж авч болохоор тийм байшин барилгууд гудамжууд тэгээд жишээ нь классицизм буюу зөв урлагийн мэдрэмжийг хүртэл зүгээр гудамжинд талхаж явахдаа явж болоод амьдралаа зөв болгоморч юм шиг санагддаг тийм хот байгаа. Тэнгүүд Корицкий болохоор музейрөө дагуулж яваад бүр багаас нь тийм 11 настай хүүхдийг л хөтлөө явж гин гэсэн үг шүү дээ. Петергоф руу дагуулж явж байгаа юм. Петергоф гэдэг нь болохоор Петр хааны зуны ордон. Тэгээ Санкт-Петербургээс холгүйхэн оршдог. Гэхдээ хотоос бол зайдуу усан онгоцоор явж очдог. Тэгэхээр Петергофын нөгөө алтан фонтанууд гэдэг маш алдартай. Амар гоё явчихсан. Яа. Тэр бүр ингээд нэр алтан фонтан үзэхгүй бол Петербург үзсэн гэж яриад явах вэ гэдэг хүртэл үг өгдөг те. Тэгэхээр тэр алтан фонтаны архитектур энтертэй. Тэгэхээр тэр бол яг хааны ордны тэр агуу сонгодог урлаг ямар байдаг вэ гэдгийг нь бүр багаас нь ингээд танилцуулаад өгч байгаа. Би сая амралтын өдрүүд тэр охин дүүгээ дагуулж бас яг 10 настай Монголын уран зургийн галерей очиж үзсэн юм а. Хүүхэд гэтэл бидраас хамаагүй л эрхчлөөтэй сэтгэлгээгээр тэр урлагийн бүтээлийг хүлээж авдаг юм байна л да. Маш сонь содоо асуултад тавьж байгаа байхгүй. Хизээч том хүн өөрийнхөө өдөр тутмынхаа амьдралдаа энгийн л гэж бодсон байгаа зүйлийг хүүхэд асууж байгаа буюу хүүхэд өөрөө амар гоё философч байгаа байхгүй. Тэгэхээр Корицкийгийн ачаар Whistler-ийн доторх тэр философч нээгдсэн болов гэж бодож байгаа. Тэгээд тэрнээс гадна Корицкийгаас гадна нөлөөлсөн нэг том хүн байсан. Аав нь бол ингээд тэгээ Оросд ирсэн Америкийн цэргийн инженер гэдэг чинь бас нэлээд нэр хүндтэй хүн. Нэр хүндтэй маш өндөр цалингаар ирсэн байж тас. Тэгээ Питер тааны урилгаар гэдэг бол маш нэр хүндийн асуудал та. Тий. Бүр тэгээд тиймэд тэр гэр бүлийн байнгын зочин нь алдарт академист зураач Карл Брюлов буюу бидний нөгөө сүүлчийн Помпеийн сүүлчийн өдөр зургаар нь мэддэг зураач байсан баг. Тэгэхээр яг нөгөө Питер хотын те нөгөө одоо дээдсийн хүрээлэл донд өссөн болж таарлаа штэ. Карл Павлович Брюлов те гэрт нь ирдэг байсан гэж юм. Тим хүмүүстэй найзал, тим хүмүүсийн орчинд байна гэдэг чинь ерөөсөө дээдсийн хүрээлэнд тийм маш гүнзгий мэдлэгтэй. Жишээ нь Карл Брюлов ч тэр Помпеийн сүүлийн өдрийг зурхын тулд өөрөө Итали яваад Помпей дээр очиод сэтгэл аваад нэлээд судалгаатай ингэж зурж исэн байгаа. Хөрхий Брюлов гэхдээ жоохон
дүлээ байсан гэдэг илүү дээ ба энэ гэхдээ хов шүү. Бага бахт нь аав нөгөө зураг сайн зурх байна гэдэг. Ер нь бол 2 дахь Бетховенийг хийх гэдэг ярьд юм л та. Нөгөө хүүгээ аав гэдгийг мэдсэн. Тэгээд зураг сайн зурхын тулд ингээд амирх зодддаг байсан л гэдэг тэгтээ. Тэгэхээр нөгөө тэрэн чихэнд нь нөлөөлсөн байж магадгүй гэд. Тэгтээ Брюлов бол өөрөө урлагийн түүхийн талаар маш их гоё ярилцдаг хүн байсан. Тэгээд аавтай болон ер нь тэр Whistler-ийн гэр бүлээр хурж ирж исэн хүмүүс хоорондоо урлагийн яг одоо болж байгаа үйл явдал, урлагийн түүх энэ төр маш гоё марга мэтгэлцээнүүдийг үүсгэж явуулдаг. Тэр болгоныг манай Жими багтаа ингэ сонсч ирсэн баг. Тийм бэ нөө баян бүх юмуд дундуссан юм байна шүү дээ. Тий. Яг үнэ. Парисын нөгөө латин гудамжууд бол ядуу уран бүтээлчд, баримлчид, найрагчид, философчид, зохиолчид тэнд ядуу хямдхан дар суугаад тэр яриагаар философи ярьдаг байсан бол баян хүрээлэл дундуссан юм байна. Тэгээд бүр энэ хүрээллээс манай Жими манай айгу мундаг авьяастай гэдгийг мэдэгдээд мань хүн шууд өнөөдөр бүрсдэн өөрөө Жимигээ бүр Джеймс Whistler чинь Жими гэж дүүдэд мань хүн энтер гэдэг. Айгуу дотносч байна. За ямар ч тааж манай ирээдүйн агуу суудан Америкийн зураач маань 12 наснда Петербургийн дүрслэх урлагийн баргийн хүнийг орж чаддаггүй маш агуу олон суутан зураачдыг хөөсөн тэр академи руу шууд 2 дугаар курст нь бүртгүүлээд улсын тэтгэлэг аваад орчиж байгаа. 13 настай байхдаа. 12. Тий. Боломжтой юм уу бүр? Тэр үнэхээр онцгой авьяастай байсан байх тий. Тэгээд яг тэр үед угаасаа нөгөө юу яадаг гэсэн л та. Академи гэдэг маань болохоор одоо бид нар ингээд нэг тийм том барилга хараад ингэж байгаа бол яг тэр том барилга дотор бол байсан. Гэхдээ нөгөө барилга дотроо ингээд яг агуу суутан мундаг хүмүүсийг сургадаг маш хатуу дэгж аяг те. Гэхдээ хажуугаар нь бас тоо, геометр хичээл ордог баг 10 жил шиг тэгээ дотор байр энэ цуг өгдөг гэсэн байхгүй юу. Тэгэхээр тэр одоо ядуу орон нутгаас ирж байгаа тийм боломжгүй тийм оюутнууд хүртэл ингээд дотор нь байж болдог. Тэгэхдээ ер нь хүүхдийг нэлээд багаас нь авчдаг. 7 8 даж тийшээ академи руу орчиж болдог байсан. Тийм үе. Тэгэхээр нөгөө 12 нас гэдэг нь бол яг л орж болох тийм нас юм тийм. Тэгээд Whistler маань тийшээ ороод ер нь бол айгүй гоё он цаг хугацааг өнгөрөөж байгаа. Харамсалтай нь холера гэдэг чи одоо монголоор тахал тийм амар л тахал байгаа. 19-р зуунд гарч ирсэн. Тийм. Габриэл Гарсиа де Маркесийн зохиол байгаа шүү дээ. Love in the Time of Cholera гэдэг. Тийм. Монголоор тахлын үеийн гэд яг шууд тахлаар нь яг англиар колера л гэж санаад. Тийм, холера гэдэг орс хэлэн дээр хэлээд байгаа тийм. Тэгвэл яг нэг 19-р зуунд тэр нэг амар тахал гарсан баг. Тэгээд тэр чинь Оросын маш олон хотуудыг ингээ бүрхэд. Тэгээд тахал нь одоо юуг нийслэл рүү хурж ирлээ гэд айгаад Глийн Whistler-ийн гэр бүл 6 хүүхэд төрүүлээд 4-ийг нь том болгохолгүй алдсан. Хүүхдүүд нь ингээд багт наснда эндчихсэн учраас амар санаа зовж байгаа байхгүй ээж аав нөгөө үлдсэн тэгээ 2 хүн хүүхдийнхаа нэгийг ингээд Жимигээ өвтгчихүйгээд аав нь аваад шууд нутаг уцаж байгаа Америк руу. Тэгэхээр Петербургт ер нь бол Жими маань 6 жил амьдраад аав нь шууд хүүхдээ өвтгөхгүйгээд аав ээж нь буцахад буцангуудаа 1849 онд тэр холер тахал өвчнөөс болоод нас орчиж байгаа юм. Тэгэхээр аав нь аль хэдийн ер нь бол нөгөө зөвл айсан гэсэн үг юм л та. Тэ ер нь бол яг нийслэл рүү багаар ороод ирсэн байсан л гэж байгаа юм. Тэгэхээр аав нь бол тэгж харамсалтайгаар ингээд өвчнөр өөд болоод энэ үед бол яг нөгөө Whistler-ийн ээжийн нэг юм зангараг гэж хэлэх үү те. Тэр нөхрөө алдсан бэлэвсэрсэн эмэгтэй хүн хэрхэн амьдралыг цаашаа авч явах уу? Тэгэнгүүт ээжийнх нь нуруунд дэр бүх ачаа хурж ирээд Жими Whistler болохоор үгүй миний хүү одоо ингээд зураг мураг гэдэг хийсвэр мэрэгчлэр явахгүй. Одоо миний хүү аавынхаа үлдээсэн тэр сайхан мэрэгчл энэ сайхан үйл хэргийг үргэлжлүүлээ гэд цэргийн West Point академид хүүгээ оруулчихж байгаамаа. За ингээд ихний хамтран ажиллагчаа зарлая. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань нэг хамтран ажиллагч нь таны аяллыг бид урьдчилан ураатай A-Star аяллаа компани байна. За A-Star аяллаа компани од мөндрөхөнтэй хамтраад бид нэгэн аяллыг
аялалд гарах гэж байна. Энэ хагас өдөр 4 сарын 5-наас 4 сарын 12-ны хооронд энэ аялал маань 7 хоног үргэлжилнэ. Тэгэхээр энэ аяллаа турш бид нэр Турк улс руу аялна. Тэгээд Турк улсын Анталия хотоос дээшээгээд далаа маань хүртэл газар дундын тэнгисийн эрэг дагаад тэр эргийн дагуу байгаа эртний грек ромын иргэншлийн соёлын үлдэгдэл туур, хотын туур, гайхалтай амфитеатрууд те газар доор усан доор орцсон байгаа Мира хот зэрэг мөн Туркийн байгалийн хамгийн үзэсгэлэнтэй Фечи Демре зэрэг үзэсгэлэнтэй газруудаар аялах юм байгаамаа. Тэгээ энэ аялал маань одоо 4 сарын 5-нд гарна. Од мөндрөөс Зандаа, Би, Энхбат, Бата, Хасаа маань бид нэр ингээ бүнөөр аялна. Тэгэхээр энэ аяллаа турш од мөндрийнхэн маань өөрсдөө тухайн очисон газар нутагтаа тайлбарыг нэгээд гайдтайгаа нэлээд та бүхэндээ мэдээлэл өгөөд хуваалцаад явах юм байгаамаа. Тэгэхээр хэрвээ та энэхүү аялалд оролцохыг хүсвэл 72 тэгтэг 92 тэгтэг утсаар A-Star компанитай уцтаад одоо бүртгүүлж болно. Ягаад тэгэхээр боломжтой учир нь бид нар Турк руу явахд виз авах шаардлага байхгүй. Тэгээд аяллаа хугацаа маань 4 сарын 5-наас 4 сарын 12-ны хооронд аялал маань 5 сая 602 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Тэгэхээр таны аяллыг бид үргэлжлүүлээ A-Star компанийн гайхалтай аялалд од мөндрийнхэнтэй хамт аялахыг хүсвэл та бүгд өгөрч байна. Хасаа явах юм байна те. Хасаа явна. Краш шүү. За, A-Star Mongolia-д маш их баярлалаа. За манай Жими маань болохоор нутаг утсан байгаа. Тэгээд цэргийн активд орсон байгаа. Хичнээн гонигтай байсан болоо. Яа. Харин тийм ээ. Тэр сайхан Петербургийн амьдралын дараа аимшигтай уйтгартай л байсан баг тий. Тэнтэй өөрийгөө нөгөө Питер төрсөн гэж өөрөө тодорхойлон цаашаа тэгж бичнэ гэдэг чинь өөрөө. Тийм үнэхэр тэр цаг хугацааны. Тийм би Питерийн хүн л гэж тайлбарлаж штэ. Тийм. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг манай хүн тэгтээ бас манай хүн юу байсан юм байгаамаа. Характерыг хараад ахаар тийм ч амархан хуурчих ч юм уу те. За би одоо ингээд манаас урчлаа. За одоо ингээд гэр бүл мөнгө төгрөггүй боллоо. Одоо би тэгээд насаараа нэг хүсээгүй ажиллаа хийгээд явъя гэхээр төрлийн хүн биш байсан байгаа байхгүй. Тэр нь ингээд хичээл дээр нь хүртэл мэдэгддэг. Яасан гэсэн чинь нөгөө шугам зургийн инженерчлэлийн хичээл гэдэг нэг хичээл орт юм байна л да. За тэгээд багш нь хэлжилтээ. За гүүр зурцгаанаа гэд. Инженерийн хичээл те. Тэгээд одоо гүүрийг хэрхэн инженерчлэх вэ гэж. Тэгсэн чинь манай Жими бүр амар гоё өвс мүүстэй цэцэг навч ургасан голын эрэг дээр айгүй гоё тансаг чулуун гүүр зураад гүүрэн дээр нь загас барьж байгаа 2 хүүхэд зураад багштай авчиад өгчлээ. Тэгсэн чи багш нь бүр хараад уурлаад одоо ер нь манай яг 10 жилийн багш нар санаанд орчихно. Хараад уурлаад юу энэ чинь инженерийн хичээл болохоос биш ямар чиний фантаз тийм хичээл юм уу? Бол над хүүхэд мөхтэй бол над хүүхдүүдийг нь авчихъя гэдээ уурласан юм байна л та. Тэгсэн чинь манай Жими за гэснэ нөгөө гүүрэн дээр чинь хүүхдүүдийнхаа зургийг засаад 2 авс зурцсан. Тэгээ багштай авчирч. Бунтаар байна те. Эсэргүүцэгч сөрөгч байна. Та хүүхдүүдээ бол гэсэн. Наад хүүхдүүдээ гүүрнээс авчихъя гэсэн. Тэгээ аваа хийчлээ. Сахилахгүй юм би. Гэхдээ нөгөө аавынх нь нэр хүнд байгаад байгаа болохоор нөгөө тэр цэргийн академис чинь ингээ хөөхгүй ингээ байгаад байгаа байхгүй юу? West Point-ийнхэн за яах гэд. Тэгээ эцсийн бүлэгтээ бүр баг нөгөө нэг химийн хичээл дээрээ ус тэмцүү H2O гэж бичиж баг чадахгүй юм шиг жиж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд бүр химийн хичээл дээрээ унаад тэгээд нэг эцсийн бүлэгт нэг юм сургуулиасаа хөөгдөж санаа намарсан гэдэг. Тэгээд одоо ингээд ээжтэйгээ хэлчлээ сургуулиас ингээ хөөгдцөн тий. Тэгээд яг хөө ээжт нь бол бас нөгөө гэр бүлийн боломж бололцооны хувьд бол ээж нь бол Америкийн нэлийн алтартай гэмээр тийм гэр бүлд төрсэн алтартай гэдэг нь тийм нэр алтар одоо тийм дуучин бүжигчин гэж байгаа юм биш. Зүгээр улс төрийн зүтгэлтэн ч юм уу ямар улс төрийн ямар нэг идэвхтэй хүмүүс те тухайн үедээ нэлийн скандал болж исэн боол хар арстан эмэгтэйтэй гэрэлсэн ах махтай байдаг ч юм уу ер нь ээжийнх нь амьдрал бас яг гэр бүлийнхээ хувьд бол айгүй сонирхолтой. Тэгэхээр тусалж дэмжих хамаатан цадан хүмүүс бол байсан. Аавынх нь үлдээсэн эд хөрөнгө гэж бас байгаа. Тэгэхээр нөгөө тураад бол өгчихгүй л дээ манай Вестлер цэргийн инженер болохгүй байлаа гэд. Тэнгүүд Вестлер маань ямар шийдвэр гаргаж байгаа гэхээр би Парис явна. Түрүүн зулаа хөтлөгч маань хэлсэн шүү дээ Парисыг ямар байсныг тий. Тэгээд
Парист очиод Шарл Глэр гэдэг хүний уралд суралцж байгаа. За Глэрийн уралд бол манай алдартнууд бүгд байсан. Альфред Сисле, Ренуар, Клод Моне гэл нөгөө хамаг тухайн 19-р зууны тэнцэгч зурагч нар маань бүгдээрээ тэр Шарл Глэрийн урлагаар дамжин суралцж өнгөрж исэн тийм хүмүүс байгаа. Тэгээд яг нөгөө бохемиан амьдралтай тэгээд айгүй юм сонгодог нэг юм үг байгаа даа. Парист үрлэгэн амьдралаар ядуу зураач болж амьдрах гэдэг. Харин яг тийм байна тий. Тэгээ ягаад үрлэгэн амьдрал гэж байгаа гэхээр бохемиан амьдрал гэдэг чинь нэг бодлын ингээд өнөө маргааш нь бидэхгүй тий. Ахуугасаа бүгдээрээ татгалцсан. Бүгдээрээ ямар нэгэн агуу том философи, утга зохиол, урлагийн эзэн төлөө бүх ахуй амьдралаа зөлдсөн хүмүүс. Тэгсэн мөртлөө гоо сайхныг мэдэрдэг хүмүүс учраас аливаа нэгэн тийм материал эдийн гоо сайхныг ч гэсэн мэдэрнэ. Манай Жими болохоор ямар гоо сайхныг хамгийн түрүүнд мэдэрсэн бэ гэхээр Японы соёл. Японы домог, ном, Япон хэл, Японы тэр орж ирсэн бар зургууд, мургууд гэдэг. Тэр нь уран бүтээлд нь маш их нөлөөлжсэн. Тэгээд өөрөө бүр ингээд хоолныхаа хамаг мөнгөөр маш гоё Японы дэвүр мэвэр аваад тавьчихдаг. That's fancy. Бүр fancy буюу тэр их гоё ганган нь дийлдэхгүй тийм хүн байсан баг. Тийм бэ. Ховор нандин ганга хин зэрэг юм дуртай ээж тий. Тийм өөрөө бүр тийм юм дуртай. Тэгэнгүүтээ бүр өөрөө ч бас ганган хинцэр хувцлах дуртай. Тэгээ бүр ямар сайндаа нөгөө Эдгар Дега гэд бас л тухайн үеийн бас эсэргүүцлийн нэгэн зураач. Гэтэл Эдгар Дега хэлжсэн байхгүй. Та Парисын хамгийн хачин жигтэй хүмүүсийн нэг. Гэхдээ та суутан байдаг нь яамай та яамай гэх. Та нар мэдэх бол одоо нөгөө орчин үеийн Мерлин Мэнсон гэж дуучин моч байдаг шүү дээ. Мерлин Мэнсон чинь ингээд амар сонь хувцсан өсөлттэй рокод тий. Тэгэд 19-р зууны Мерлин Мэнсон байсан л гэж хэлж болно ер нь. Тий. Айгүй сонин тийм юунд хувцалж амьдардаг. Гэхдээ хүрээл дотроо бол яг зургийн хүрээл дотор доо одоо энэ Эдгар Дегагаас авахулаад бүгдээрээ суутан гэдгийг нь бол ойлгоцсон байсан байгаа. Тэгээд маш хүндэлдэг. Ямар сайндаа бүр агуу реализмыг үндэслэгч Гюстав Курбе хүртэл Төгөлдөр хуур гэдэг зургийг нь хараад за энэ бол үнэхээр хол юмд хүрэхээр зураач байна. Яриа байхгүй гэд магтчихсэн байх юм тийм. Тэгээд 1857 онд манай хүн маань Жими маань Англид очихоор шийдсэн. Тэгээд Англид очиод нэг төрлийн соёлын шоконд орж байгаа юм. Парис бол маш их эрхчлөөтэй, бохемиан амьдралтай тий. Англичууд бол хатуу, дэг жаягтай. Тэгэхээр англи өөрт нь маш их таалагдаад 1862 онд бүр найз бүсгүйгээ аваад бүр мөсөн Парисаас нүүгээд Лондонд амьдрахаар болчихж байгаа. Гэхдээ энд асуудал юунд байсан гэхээр Лондончууд, англичууд тэр эрхчлөөтэй сэтгэлгээтэй Санкт-Петербург, Парисаар өсөж хүмүүжсэн Америк хүнийг хүлээж авч чадахгүй байсан байхгүй. Энэ соёлын маш том ингээд тулаан болж байгаа юм л да энэ дэр. Тэгэнгүүтээ ууг нь бол Англид очивол Англи, Парис хоёрын хооронд дунд л яваад байгаа. Тэгэл маш олон тийм бар зургуудыг зураал, Темз агчин зураал ингэж явж исэн чинь нэг хэцүү зүйл тохиолдсон. Яасан бэ гэсэн чинь уг найз бүсгүйтэйгээ бүр хамаг амьдралаа төлөвлөлөөд Лондон руу авч яваад тэнцэнээс өөрчлөх гээд байгаа шүү дээ. Найз бүсгүйг нь нэгэн удаа нөгөө магтаад байсан реализмыг үндэслэгч агуу Гюстав Курбе урландаа урваа. Манай зулаа хөтлөгч харц бүр урландаа урваа гэсэн чинь үүнээс цааш ярилтгүй гэсэн харц. Гюстав Курбе найз нь Жуанна гэд хатагтай Жуаннаг урландаа ураад маш үзэсгэлэнтэй гоёор зурсан Жуанна Хиферман гэдэг бүсгүйг үүнээс хойш манай Жими дахин найз бүсгүйгээ олж хараагүй юм гэсэн. Харамсалтай их гэсэн юм аа. Ууг нь бол Жими маань найз бүсгүйгээ зурсан их гоё зураг байдаг байхгүй юу? Цагаан симфони гэд зургийг найруулагч маань үзүүлээд өгөөч. Гоё зураг байна. Одоо өнөөдрийн өдөр бид нар нөгөө Пикассо энтерт дасцсан болохоор энэ ингээд
боломжийн уламжлалт зураг байгаа зү тийм даруй харагдчихэв. Маш даруухан тий. А гэтэл тухайн үеийн англичууд энийг бүр ямар гэчин мэдрэмжгүй, мэдлэггүй, урлаггүй, гоо зүггүй хүн ийм зурдаг байна. Абсурдны санагдсан юм байна. Тий. Яаж цагаан хөшгөн дээр цагаан даашинздаг хүн зуръя гэж боддог байна. Уг нь найз охиныгаа хамаг гоёор нь зорчод байгаа байхгүй гэсэн. Энэ доор нь одоо байгаа юмнууд нь юу ч юм битээ гэл те. Бүр ингээд тал талаас аимшигтайгаар шүүмжилж исэн. Ер нь бол энэ Цагаан симфони гэдэг энэ зургаараа 1863 онд Жими Вестлер маань Парист болсон алдарт Шовдорлагстын үзэсгэлэн гэдэг үзэсгэлэн дээр очиж тавьсан байна. Тэгэхээр гэтэл Парисчууд ч тухайн үеийн нөгөө академик, гоё, мундаг тийм зөв урлагт дассан байсан Парисчууд маань хүлээж аваагүй. Одоо варварчууд л ийм зураг зурх байх, зэрлэгүүдийн л юм байх, цагаан дээр цагаанаар зурлаа энэ маш их шүүмжлэлт автчихсан байна. Гэтэл Вестлерийн хувьд юу чухал байсан юм бэ? Яагаад одоо нөгөө Вестлер бус шигээ арай ийм зөв зургууд зурж болоогүй юм бэ гэдгийг хэдүүлээ хамтран ажиллагчаа зарлсны дараа олж мэдээ. За манай дараагийн энэ хамтран ажиллагчаар Алтан гишүүд маань орж байна. Алтан гишүүн гэж хэн бэ гэдэг тэгэхээр ийм байна. Бид нар бүхэл бүтэн жилийн туршид 1-2 дугаар улиралтаа ингээ 1050 хөтөлбөрийг боловсруулад 27 өөр янзын салбарын мэрэгжилтнүүд өөрсдийнхээ хамгийн сайн мэддэг судалгаатай тэр бүтээлүүдээр нэвтрүүлэг бэлдэж та бүхэндээ хүргэдэг шинжлэх ухааны танин мэдхүйн нэвтрүүлгүүд. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань болохоор зөвхөн судлаач, зөвхөн тухайн сэдвийг сонирхож байгаа хүмүүсээс гадна бүр огт энэ сэдвийг сонсож байгаагүй мөртлөө ойлгох боломжтой тийм хүмүүст хүрч чадах энгийн хэллэгээр хүрдэхээр маш онцлогтой. Тэгэхээр энэ шинжлэх ухааны танин мэдхүйг олон нийтэд түгээж те улс орноороо одоо соён гэгэрх үйл ажиллагаанд маань хамгийн том тус нэмрийг хүргэж байгаа гишүүд маань бол алтан гишүүд юм байна. Тэгэхээр яаж хэрхэн алтан гишүүн болох вэ гэхээр энэ нэг жилийн 1050 хөтөлбөрт маань 100,000 төгрөгийн ханд өргөх. За тэгэхээр энэ хандвыг 30 15 19 42 Занданхүү голомт банкны данс руу явуулаад хамгийн гол нь гүйлгээнийхээ уутган дээр өөрийнхөө нэр, фейсбુકийнхаа нэр, утасны дугаараа бичиж явуулах юм. Тэгэхээр бид нар та нартай холбогдоод Алтан гишүүд гэд тусгай фейсбુકийн группт оруулна. Энэ нэг бонус нь болохоор фейсбુકийн группт ороод бидний хэрхэн хөглж байгаа тий ер нь өндрийн студид дээр юу болж байгаа лайвыг үзэх бас боломжтой. Нэвтрүүлгүүд маань YouTube-д орохоос төрүүлээд Алтан гишүүд групптээ ороод явдаг байгаа шүү. Тэгэхээр дахин хэлэхэд бүтэн жилийн 100,000 төгрөгийн хандвыг Голомт банкны 30 15 19 19 42 Занданхүү данс руу шилжүүлэхдээ өөртөөхөө Facebook нэр болон гар утсаа битгий мартаарай. Баярлалаа Алтан гишүүдтэй. За Алтан гишүүдтэй баярлалаа. Тэгээд би харин бас боддоо шүү дээ шовдралгцсан үсгэлэн энтриг бодонгод ёо тухайн үедээ арт түмнийг одоо тэгээ урлагаар энэ сайхнаар соён гэгэрүүлэх гэл зураач болгоно бодцсон яваад байгаа. Юу алтан гишүүнтэй болох байдаг вэ те бүр ингээд хамаг хараалыг идэд ингээд тэр яагаад шовдралгцсан үсгэлэн гэж байгаа вэ гэхээр энийг ер нь салон гэж хэлдэг. Тухайн үед Францын академистууд яг юм тусгай юм одоо яам тамгын газрын юм шүүх шиг тийм шүүхтэй тэгээд жилдээ нэг болдог хамаг том үзэсгэлэнд энэ зураачийг оруулна, энэ зураачийг оруулахгүй, энэ зөв академик урлаг байна, энэ буруу урлаг байна гэд шийдэж сууж идэг тийм том шүүлт байсан байгаа. Тэгэхээр тэр академизмын салон үзэсгэлэнг эсэргүүцэж тэр салоны үзэсгэлэнд орох гээд чадаагүй зураач нар бүгдээрээ нийлж агаад тэгвэл бид нар өөрсдийнхөө үзэсгэлэнг гаргая л та гэд. Тэгэхээр энэ 1863 оны энэ үзэсгэлэн бол өрний урлагийн түүхэнд бол нэлээд том бөөнт хувьсгал харин тийм байна. Тэрүүгээр их халдвартай. Анх удаа ер нь бол төр засгийнхаа эсрэг дуугарч үзэж ийна л гэсэн үг шүү дээ. Яг төр засгаас гадна арт түмний хэвширсэн сэтгэлгээний эсрэг дуугарч байгаа тийм үзэсгэлэн. За тэгэхээр энэ цагаан симфони гэдэг зургийг бол ингэж зурж исэн байна. Тэгэхээр яагаад Вестлерт сэдв чухал биш байсан бэ гэхээр Вестлерийн баримталж исэн нэг зарчмуудын нэг нь бол ерөөсөө урлагийн төлөх урлаг.
Яагаад урлагийн төлөөх урлагийг бид нар өнөөдөр соён гэгэрүүлэх үүрэгтэй, зөв байх үүрэгтэй, сайн сайхан юмыг зурах үүрэгтэй гэдэг. Гэтэл урлаг гэдэг чинь дангаараа үнэт зүйл юм аа. Урлаг гэдэг чинь дангаараа гоо зүйтэй юм аа. Тэр урлагийн бүтээлтийг хүн өөрөө яаж харьцаад тэрнээс өөрөө хүн юу авах вэ гэдэг нь бол үзэгчийн өөрийнх нь хариуцлага юм аа. Тэ? Хэрвээ тэр зургийг магадгүй тэр нэг хүн хараад амиа хорлж ивэл тэр зураачийн буруу биш. Тэр үзэгчийн өөрийнх нь хариуцлага гэдэг. Ер нь бүр цаашгаа гүнзгийр бол ийм болж явах үзэл юм л та. Урлагийн төлөөх урлаг гэдэг. Урлаг та нарын өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй. Албагүй тий зүгээр бид нар гоо зүг бүтээж байгаа юм. Бид нар тэгээд төрчихсөн юм. Тийм учраас бидний ертөнцийн чинь эргэн тойрны чинь үзэсгэлэнтэй болгоод байгаа юм. Гэхдээ энэ бидний ямар нэгэн тийм хүчилсэн цэргийн алба биш шүү дээ гэдгийг хэлээд байгаа юм л та. Тэгэхээр Whistler-ийн хувьд ямар нэгэн зөв урлаг бүтээх гэхээсээ илүү Whistler-ийн хувьд тухайн үеийн тэр мэдрэмж настроение гэж орсог байдаг тий. Одоо тэр уур амьсгал тэр мэдрэмжийг л төрүүлэх нь их чухал байсан. Тэгээд Whistler-ийн одоо шөнийн зургуудыг бас найрлагч маань харуулж өгөх юм бол за одоо энэ тонализм гэдэг урсгалыг хэдүүлээ ойлгоно. Ганцхан ногоон өнгө байгаа байхгүй энэ зурган дээр. Ганцхан ногоон өнгө. Тэгээ энэ ногоон өнгөнд ерөөсөө яг академик урлагтай бол хүлээн зөвшөөрөгдөх хэцүү. Ер нь бол манай академистууд бол өнгийг чинь бол энэ бол янхан өнгө вэ энэ гэдэг ингээ янз янзаар амар хилдэг байхгүй юу? Ер нь ийм тод ийм энийг бол чинь могоон хортой өнгө вэ гэдэг ч юм уу тий. Ийм өнгөнүүдийг оруулаад тийм үеиг биш тийм зөв биш тийм өнгөнүүдийг оруулж байгаа мөртлөө үнэхээр л яг хэрвээ чи шүн ганцаараа алхаад явж байвал магадгүй тэр шүн чамд тий өөрийнхөө тэр аниргүй мөртлөө аимшигтай байдлаар яаж санагдах вэ гэдэг ч юм тий. Яг тэр хүний сэтгэлийн бидний бодол болж амжидгүй нарийн мэдрэмжүүдийг гэж тайлбарладаг юм байна л да. Тэгэхээр энэ тонализмын урлаг маань. За тэгэд Whistler маань ч өөрөө ерөөсөө бүр болохгүй хүн байлаа дөө. Лондонд очиж байгаа нөгөө хувцсыг амар байсан гэдгийгсэн шүү дээ. Одоо яг могоон хортой, ногоон өнгөтэй шүхрийг таягныхаа оронд бариад чернилийн ягаан аимс өмсөөд тэгээд ингээд юм нийл ягаан аимс өмсөөд пижакныхаа карманд болохоор ягаан альчуур зүүж мүгээд явж байгаа гэсэн юм. Тэгээд 1800 73 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаад жинхэнэ санхүүгийн одоо сүрэлт бол хүрсэн. Лондонд гарсан юм уу тий. Тэгээд тэр нь ерөөсөө хинт ч хүрээ одоо маш их шүүмжлэлт бол авсан. Гэхдээ Whistler-ийн амьдрал их гоё. Түүнээс хойш ерөөсөө өөрийнхөө үзэл бодлоос урваагүй. Маш уйггүйгээр хөдөлмөр суурил байсан. Ингэсний үндсэн дээр амьдралынх нь одоо төгсгөл үед бүгдэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа. Тэгэнгүүтээ 1884 онд буюу анхных нь үзэсгэлэн 73 онд ингээд сүрцэн гэж байна шүү дээ. Гэтэл 84 онд аль Eugène бүгдэд хүлээн зөвшөөрөгдөд Мюнхний академийн хүндэт гишүүн авч байгаа. Тэ цаашаа ингээд 92 онд Францын төрийн шагналыг авч байгаа. 80-аад оноос ахуулаад өөрөө үзэсгэлэнгийнхаа дэглэлтийг хийж эхэлж байгаа. Whistler-ийн зургийн одоо Whistler-ийн ээж гэсэн зургийг өөрөө рам жазыг нь хүртэл хийдэг. Одоо өөрөө тийм тэгэнгүүтээ үзэсгэлэн дэглэлтэнд маш чухал анхаарч ирсэн байгаа юм л та. Үзэсгэлэн ирж үзэж байгаа хүмүүстэй шар өнгийн ингээд эрвэхэ зангаа өгдөг. Та нар миний зургийг шар өнгөтэй хувцас өмсөд үзэх юм бол илүү ойлгоно гэдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ Mr. Benny маань балсан гэдэг байгаа зураг кинон дээр балсан гэж гарч байгаа. Энэ зургийн хувьд ер нь бол яг үндэ бол Whistler Mr. Benny жинкнээсээ ийм юм хийсэн байсан ч баг уурлахгүй бах төө. Өөрөө их тийм эсэргүүцэх хүн байсан болохоор ээжигээ зурсан гэж байгаа. Анх бол нөгөө ээжигээ зурах ямар ч төлөвлөгөөгүй байсан. Зөвөр нэг захиалгын бүсгүн өөрөө мөнгөний төлөөд захиалга зурулж байгаа мөртлөө тэсгүй байсан байхгүй юу яччихъя гэд амар удаан зурд юм байна энэ Whistler чинь би ерөөсөө ийм зургийг зурулмааргүй байна гэд хаяа явцсан. Натурт суух гэдэг чинь айгүй хэцүү асуулт шүү дээ. Тэгэнгүүт ээж энд нэг ийм бэлэн бэлтцсэн хоолт байна. Та нэг зогсоод зуруулаад байгаа чи. Тэгээ ээж нь өөрийнхөө тэмдэглэлтэд бичсэн байдаг байхгүй.
би эхний 3 удаад бол баатарлагаар яг хөшөө мэтэр хөдөлгөөнгүйгээр зогссон. Тэгтээ үнэхээр хэцүү ингээд би хөлж илсэн учраас хүү маань намайг сандал дээр суулгасан гэд. Тэгээ анх ерөөсөө ээжигээ зурна гэсэн төлөвлөгөөч байгаагүй. Зөвөр энийг болохоор хар сарал симфони гэж нэрлсэн байгаа энэ зураг. Зураач даалт ухамсартай одоо ээжийнхаа туулсан амьдрал, ээжийнхаа зоримог хүчтэй байдал тий ээжийнхаа энэ хооронд ч улс төрийн дайн үзэж байгаа нөхрийнхөө болон тэр хамаатнууд нь Америкийн хойдынхан болон өмнөдийнхэн энэ төр гэд хоёр хуваагдчих байгаа тэр тунд эвгүй байдалд ороод хүүгээ дагаад явж байгаа гэх мэтчлэн энэ ээжийнх нь бас тустай хувийн амьдрал явж байгаа. Гэхдээ ээж нь бол Whistler-ийн ойлгоод арталт нь зогсоод бүр 13 удаа өөрийнхөө нутгаас өөр газруудаар явж аялж тэгээд өөрийнхөө тэр ажлыг хийхээс гадна хүүгийнхаа зургуудыг зарж хүмүүсээ арт дийлрүүдтэй тохиролцож тэр явж исэн ажил хэрэгч эмэгтэй хүн байсан баг. Тэнгүүд Америкчууд одоо нэг юм хувь зээний тоглоом гэх юм уу. За ийм гоё малгайтай, ийм даруухан хувцас өмссөн, ийм даруухан өнгөний зохицолтой эмэгтэй хүн чинь их даруухан ээж айл гэрийн эзэгтэй байгаа ах гэж бодож итэл энэний ард жинхэнэ ажил хэрэгч эмэгтэй хүн байдаг. Тэгэхээр энэ яг магадгүй тэр утгаараа ингээд тоглоомтой юм шиг. Гэхдээ эмэгтэй хүн сайн ээж байхынхаа хажуугаар бас сайн ажил хэрэгч, тусдаа хувь ертөнц байж чадна шүү гэдгийг илэрхийлж байгаа зураг байж магадгүй. Тийм байна. Америкийн нөгөө үдэл санаа яваад шүү дээ. Би нөгөө нэвтрүүлгийг эхэлж хахад өөрөө Питерийн бүтээл байгаад өөрөө Лондонд зураг зураад Парист байсан хүн энэ зураг яг Америкийн ард түмнийг ч юм уу Америк сэтгэлгээг төлөөлөх зураг мөн үү гэж бодож байсан ч юм уу юм бэ? Харин их олон юмны нөлөөнд орж өөрийгөө алсан тийм сотон байна. Тийм байна. За гайхалтай. Баярлалаа минь. Маш сонирхолтой нэвтрүүлэг байлаа. Мистер Бин ч гэсэн тажгүй юм шиг байна тий. За тэгэхээр уран зургийн нэвтрүүлэг маань та бүгдэд хүрлээ. Студид урлаг судлаач Амина, хөтлөгч Мөнхцөл миний бие ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр хос радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг таны аялыг бид дурлын ураатай A-Star болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.